안녕하세요. 선배차노 나슬만. За ингээд үлээ 27 дугаар хичээлээр уулзцааж байна. 27 дугаар хичээл дээр нь багш нь юу ярих вэ гэхээр түрүүч хичээлдээ банк нь яг юу болдог вэ? Банкны одоо юу гэх юм тэнд харилцааны тухай багш нь орсон шүү дээ. За тэгэхээр энэ удаад нь ямар ч гэсэн үчээгүг ч юм уу шуудан одоо бид нэр гэрлүүгээ ямар нэг юм явуулах болох гэдэг те тэр үед бид нэр ямар тохиолдлуудаар ашиглаж ярих вэ гэдэг талаар багш нь дөрмөд авчирсан байна. За үчээгүгээс суппур을 보내다. За ямар нэгэн эд бараа зүйлийг би явуулах гэж байгаа тохиолдолд ямар дүрм авах вэ? Би ингэж болох уу тэгэж болох юм болов гэж би хинээс ямар нэгэн зүйлийг лавлаж асуух үедээ ч юм уу те ярьдаг. Одоо жишээлбэл ямар нэгэн нөхцөл байдлыг би яах нь талаар үүрэг эсвэл одоо яах юм шаардлагыг илэрхийлдэг тийм дүрм. Тэгэх ингэ хэрэгтэй гэсэн утгатай тийм үү? Оя тэнда ханда. За тэгэх хэрэгтэй ингэх хэрэгтэй гэсэн утга санааг илэрхийлдэг. За тэгээд юу вэ? Жи малда буюу нэгэсэндээ хориг тавьж байгаа. Одоо ямар нэг үйлдэлийг би хорих үедээ энийг жи малда гэдэг үг төрмийг ашиглана гэсэн. За нэгэсэндээ би юу вэ? Тэгхээ болох, ингэхээ болох гэсэн утга санааг илэрхийлэх нэ. За дүрмдээ орё. 곧 영화가 시작하니까 자리에 앉아야 돼요. 자리에 앉아야 돼요. 자, 이겼습니다. 요에. 하다 되다 гэсэн хоёр хэсэг байна тийм үү. Теда гэдэг маань болно гэсэн утгатай. Хада гэдэг маань хийх гэсэн утгатай боловч хада маань ерөөхдөө бүх нөгөө нэг үгнүүдийг авчдаг шүү дээ. Тэрүүгээрээ даваа талтай. Теда гэдэг маань ерөөхдөө болох уу гэсэн утгыг ерөөхдөө илүү их өөрөө давмгай илэрхийлж идэг. За тэгэхээр юу вэ? Суух хэрэгтэй. Одоо нөгөө нэг болох уу чинь энэ хоёр хоёулаа нийлэх хэрэгтэй гэсэн утга агуулж чинь тийм автоматар. За тэгэхээр юу юм? Гуд гэдэг маань удахгүй. 영화가 시작하니까 нэгсэндээ юу илээ кино эхлэх гэж байгаа учраас суудлаа байр эзлэнүүл гэсэн үг л дээ. ерөөсөө суудлаа суух хэрэгтэй байна. За 감기에 걸렸으니까 약을 먹어야 해요. 감기 нэгсэнд ханаа төрхнэ тийм үү. За ханаа тусчихсан юм чинь нэгсэндээ юу 걸렸으니까 ализины хүрцэн 걸렸으니까 약을 먹어야 해요. Би имийг уух хэрэгтэй гэсэн утгаар ярьж байна тийм ээ. За доор нь юу вэ? 신발은 가벼워야 돼요. нэг ясандаа за гутал маань хөнгөн байх хэрэгтэй. 신발은 가벼워야 돼요. За нэгсэндээ гутал нь хөнгөн байх хэрэгтэй. Одоо хүн бүхний гутал ингээ хүн байх юм бол бид нар явхад хүртэл хэцүүдэд ингээ нэг тэндээ нэг юм юу үсгдэг те өөртөө нэг ингээл нэг юм нозоорлыг залхууг санаа хөнгөн гуталтай байх юм бол зүгээр ингээ хараагаал явахаар хүний сэтгэл санаа хүртэл нөгөө нэг алхаатайгаа энийг тэгтээ бүр ингээ судалгаагаар нотолсон байлаа. Алхаатайгаа бүр сэтгэл санаа нь бүр маш хамааралтай зүйл яадаг. Тэгэхээр ингээ бид нар ингээл яваад ах юм бол хүний сэтгэл санаа ч гэсэн яг энтэйг ажил ингээ нэг тийм залхуурал дунд дээрээс нь хөгшрөл айгу хурдан явагддаг гэж ярьсан. Дээрээс бид нар ингээ хурдан явах тусам юу вэ гэхээр бидний нөгөө нэг тийм юу гэх цоглог энерги илүү их ялгардаг юм л да. Одоо тийм эерэг энерги гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрүүгээр хүн эсрэгээрээ залуужиж илүү бас нэг ирч хүч авдаг зүйлийн нэг гэж байна лээ шүү. Тэгэхээр юу вэ? Гутал нь хөнгөн байх хэрэгтэй гэсэн байна тийм ээ. За харидаа хэдүүлээ багш ингээ хүсэгт болгоод авчирсан байна. За нэгэсэндээ 앉아야 해요. 오다 와야 해요. холбох нөхцлүүд байна тийм үү? 준비해야 해요. 지각하지 않아야 해요. За хоцрохгүй байх гэсэн утгатай үг тийм үү? Хоцрохгүй байх. Тэгвэл хоцрохгүй байх хэрэгтэй гэсэн байдлаар орчиж байна гэсэн. За 좋아해야 해요. сайн байх хэрэгтэй, дуртай байх хэрэгтэй тийм ээ. За тэгмүүдээ энэ дээр 편해야 해요. За жишээлбэл 침대는 편해야 해요 гэх юм бол юу илээ? 침대 ор тийм үү. За хүний унтж байгаа ор хамгийн тав тухтай байх хэрэгтэй. Одоо юу гэх танаа гэрийн тавилга амар үнэтэй байлаа гэд ямар ч ичэд бол байхгүй. Зүгээр тавилга хараал зүгээр ингээд сэтгэлийн нөгөө нэг таашаал авна. Ор гэдэг зүйл чи юу илээ? Хүн унтаж амарч бие амрааж байгаа зүйл болохоор тэрэнд бол ерөөхдөө яаж ээж байгаа одоо мөнгийг маш ихээр зарцуулж байгаа ч юм уу те өөртөө нөө юу гэх өөртөө хувь нэмэр оруулах хэрэгтэй хөрөнгө оруулалт гэх юм уу тэгэх юм бол бид нар яах нь
бас ингээ нэг амьдралын чинь бас нэг айгүй тийм гоё хэсэг байж болно гэж багшнаас боддог хувьдаа. За чами 있어야 해요. Юу илээ? Чамида сонирхолтой байх хэрэгтэй тийм ээ. За тэгвэл юу хэдүүлээ ингэж оруулъя л да. 한국어는 재미있어야 해요. За юу солонгос хэл нь өөрөө сонирхолтой байх хэрэгтэй. Тэгжиж яах юм. Хүнийг ингээ цаанаас нь ингээ нэг тийм энийг ингээ сурахгүй ямар амархан юм бэ гэх тийм сонирхлын төрүүлэх хэрэгтэй тий. За тэгжээж яах вэ? Бид нар сурах нь шүү дээ. Гэхдээ багш нь төрүүлж гинөө. Төрүүлж байгаа гэж найдаж байгаа. За тэгээ юу вэ? 조용해야 해요. чимээгүй байх хэрэгтэй. За 도서관에서 조용해야 해요. номынсан чимээгүй байх хэрэгтэй. Тийм үү? За 어렵지 않아야 해요. За юуг бид нар одоо тийм хэцүү байх хэрэггүй гэж хэлэх үү? жишээлбэл 시험. 자, 시험은 어렵지 않아야 해요. болох хүүхдүүдээ. За шалгалт нь хэцүү байж болохгүй. Амархан байх хэрэгтэй. болох. За гэх шигээр яг баг ярьж болно шүү дээ, тийм ээ. За 기다려야 해요. За нэгэсэндээ хүлээх хэрэгтэй. Тэр хүнийг гэдэг ч юм уу, хин нэг ч юм уу, тий. За тэгж бас орж ирж болно гэсэн. За жишээ өгүүлбэрийг харъя да. 한국어 쓰기 시험이 너무 어려워서 걱정이에요 гэсэн байна, тийм үү. За 한국어 쓰기 시험. За нэгэсэндээ солонгос хэлний нөгөө нэг бичих нөгөө нэг тасгал байдаг тий. За тэр бичих одоо юу гэх шалгалт маань, бичгийн шалгалт маань, эссений шалгалт маань аль нь ч болно. За юу вэ? маш хэцүү учраас хэцүү болохоор юу вэ? 걱정 санаа зовж гинэ гэсэн утгатай үг тийм үү? За тэгсэн чи яасан? 쓰기가 어려우면 за эссе чин чамд эсвэл тэр бичих чин чамд хэцүү байгаа бол 어려우면 юу вэ? 한국어 책을 자주 읽어야 해요. нэгэсэндээ солонгос хэлний номыг, солонгос хэлтэй номыг те хэлний ном, 한국어 책 юм чинь. солонгос хэлний номыг юу юм? 자주 읽어야 해요. нэгэсэндээ маш одоо юу гэх түгээмэл унших хэрэгтэй гэсэн юм. За тэгвэл энийг 한국 책 болгоч. Тэгвэл юу вэ? Би ганцхан солонгос хэлний ном гэлтэхгүйгээр би солонгос хэлтэй бүх номыг унших хэрэгтэй гэсэн утгаар орж ирнэ гэсэн. За түүний араас нь харъя да. 요즘 잠이 너무 юу вэ? 요즘 잠을 너무 많이 자서 걱정이에요. нэгэсэндээ би сүүлийн үед аюу их унтаад юу вэ? санаа зовж гинэ гэсэн мэт тийм ээ. санаа зовж гинэ. Тэгсэн чи юу гэсэн? 건강에 안 좋으니까 их унтах юу вэ? бас ингээ эрүүл мэндэд айгу тусгүй байх нэ. За эрүүл мэндэд тусгүй байх нэ. Тэгэхээр яах нь? 일찍 자고 일찍 일어나야 해요. нэгэсэндээ эрт унтаж эрт босох хэрэгтэй гэж хэлсэн байна. За ингэжээж бид нар нөгөө нэг юу вэ? өдөр 24 цаг байгаа шүү дээ. 24 цагийг бид нар зөв төлөвлөж чадна гэсэн үг байх нэ, тийм ээ. За нэгэсэндээ бид нар нөгөө нэг аюу их унтаад байгаа чи юу гэх гууд болтол. Зарим хүмүүс ингээ 3 цаг хүртэл унтаж муудсан тий. Ингээ бүр ингээ өдрийн талд нь унтаж муудсан хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо юу гэх биеийн процессд нь өөрчлөлт ордог. Жишээлбэл таргалалт явагддаг, хөгшрөлт мэдээж явагддаг. Унтах нь сайн боловч хит их унтах нь бол муу зүйлээ. Эсвэргээр муу гэдэг нь бол бас батлагдчихад байгаа шүү дээ. Тэгэхээр яах нь бид нар бас ингэж 적당히 нэгэсэндээ ингээд нэг хэвийн төвшөнд нэг юм стандарт төвшөнд нь бид нар яах нь одоо унтчих хэрэгтэй. Өөрсдийнхөө 24 цагийг зарцуулахдаа амар сайн системтэйгээр бодохгүй бол бид нар яах нь биеийн бас ингээд муу зүйлүүдийг хор уршгийг ч гэсэн бас идэх хангалттай юм нөгөө нэг төгсөл байдал нь бүрдчихсэн байдгаа гэж бас хэлж байлаа. За дараагийн дүрм. За дараагийн дүрм дээр нь болохоор бид нар юу үзэх вэ гэсэн чинь 지말다 буюу техникэ болё гэсэн юм тийм ээ. 지말다. За 기장에서 휴대폰 гар утас тийм үү? За 휴대폰을 켜지 말고 끄세요. За юу уцаа бити нэгэрэ уцаа унтраагаарай гэсэн багц. уцаа бити асаагаарай асаахгүйгээр унтраано гэж унтраагаарай гэж орж ирсэн байна гэсэн. асаахгүйгээр унтраагаарай. За хоёр дахь нь харъя. 수업 시간에 지각하지 마세요. За нэгэсэндээ 수업 시간에 지각하지 마세요. хичээлийн цагтад бити оцроорой. бити оцроорой. За тэгээ гурав дахь нь харъя. 박물관에서 사진을 찍지 말아요. За нэгэсэндээ 박물관 무제 тийм үү? 무제д зураг авахыг хориглоно.
зураг авах болно гэдэг ч юм уу орж ирнэ гэсэн үг. За энэ дээр юу вэ бүгдүүдээ багш нь мальдаа байна тийм үү? За энэ мальдаа маань ил үсэг байна тийм ээ. За тэгээд масеё, үсеё дүрм байна тийм үү? Исеё дүрм. За исеё дүрм залгасан чинь ил үсэг маань гээгдсэн байгаас бидний нөгөө дөрмийн бус дүрм явж байгаа гэсэн үг. За тэгэхээр дөрмийн бус дүрм чинь орж ирсэн бас нэгэн дөрмийн нэг учраас та бүхэн энийг бас аягүй сайн ажиглаж одоо залгалтуудаа хийх нь зүйтэй. Аюу залгах юм бол яах нь вэ? Автоматар шууд залгадаг тийм ээ. За энийгээ мэдчих хэрэгтэй байх нь. За жишээ үйлдэлүүдийг хамтдаа харцгаая. 버스 안에서 노래를 부를 수 있어요? автобусын дотор юу вэ? Дуу ингээд чангаар дуулж болох уу гэж асуусан байна тийм ээ. За тэгсэн чи яасан? 아니요. 버스 안에서 노래를 부르지 마세요. Энэ дотор битгий дуулаарэ. дуулахаа болоорой гэсэн утгатай. За, 공원에서 음식을 만들어서 먹을 수 있어요? 자, цэцэрлэг түрээлэнд манай цэцэрлэг түрээлэнд одоо очиод бид нэр тогоо шамгаа төпөн шамгаа барьсан хоол бүр хийгээд тэ махцаа өшөглөөл хийгээд идэж юу вэ? Болох уу гэж асуусан байна тийм ээ. За хэдүүлээ төсөөлөл та. Тэгвэл яах вэ? Болох юм уу? Зүгээр юугээр 일반적으로 гэдэг маань энгийнээр хэдүүлээ бодоод үзье гэсэн утга. За 아니요. 오고 있진 тийм үү? 아니요. 공원에서 음식을 만들어서 먹지 말아야 해요. бүр хоол хийгээд идэж явахсан болохгүй хийхгүй байх хэрэгтэй гэж орж ирсэн мас 말아야 해요. бидний үтсэн дүрмээр. За, компью터를 끌까요? нэгэсэндээ энэ компьютерыг унтраач уу гэж асууж ин тийм үү? За тэгсэн яасан? 아니요. 저도 사용할 거니까 би наадах чинь хэрэглэх учраас яасан ирээдүйн цагаар орж ирсэн маа. Хэрэглэх учраас юу вэ? унтрaalгүйгээр асаалттай үлдээнүү түсэё. За асаалттай үлдээгээрэй гэж одоо цагсан байна тийм ээ. За гэх шиний өгүүлбэрүүдийг бид нар бити ингэрээ тэгэрэй гэдэг дээр ашиглаж бас болдог байх нэ. За харилцан араар байдал орж ирээ да. За саяны эдэн дүрмүүдийг ашиглаад харилцан араа хий. 임성 안내기 чи юу вэ? Нөгөө нэг ингэж ярьдаг шүү дээ. Да гэж ингэж ярьдаг юм хэлж. За цаавал юм уу? За тэрийг яасан? 빌리다 гэж юм тийм үү? За 빌리려고 해요. 자, тэгмүүдээ 어떻게 해야 해요? гэж асуусан. За тэгсэн чи юу гэсэн? 임성 안내기를 빌리실 겁니까? энийг зээлэх гэж байна уу? Тийм үү? зээлэх гэж байна уу? 고객님. 자, тэгээ юу гэсэн? 고객님께서 자, өөрчлөлтөгчээс 외국인 등록증을 юу вэ? өгөх юм бол 고객님 гэж хэлсэн учраас би энэ үнийг хүндлэх хэрэгтэй болж байна тийм үү? юу? 주시면 바로 빌릴 수 있어요. 빌릴 수 있습니다. 여기에 있습니다. 자, 인제나 이렇게 text면 고객님 연상 안내기도 사용하다 гэдэг залгасан байна. 연상 안내기 гэдэг маань юу вэ? бичлэгээр ингэж нөгөө нэг бүр зарлалын 안내기 зааварчилгаа бичлэгийн зааварчилгаа бас та авах уу? Эсвэл ганцхан ингээд дуу нөгөө нэг хоолоо сонсоод гаргаж байгаа тэр зарлалыг авах уу? 안내기 тий авах уу гэж одоо асууж байна гэсэн. За тэгсэн чи юу гэсэн? 사용하시겠습니까? гэж асуусан байна тий. За тэгсэн чи яасан? 네, 연상 안내기도 빌려주세요. За гэх шигээр яах нь бид нар орж ирсэн байна гэсэн үг. За дүрм нь ерөөхдөө ойлгомжтой тийм ээ. Дүрм нь ойлгомжтой. Тэгхийн хэрэгтэй. Инхэ болчоорой, тэгхэ болчоорой, битгий тэгээрэй гэсэн утга санааг илэрхийлж байгаа дүрм байлаа. За ингээ 27 дугаар хичээлийн багш нүгээр дуусгаж байна. 28 дугаар хичээл дээр бүгд хамтаа уулзцгаая. 28 хүртлээр шинэ өгнүүдээ сайн өөрийн болгоод, дүрмүүдээ ч гэсэн өөрийн болгоод за ингээд хөнгөн ирэхийг хүсье. За ингээ 28 хүртлээр түр баяртай. 안녕.